За сайн бацгаана бүгдээрээ. Өнгөрсөн удаагийн хичээлээр болохоор бүгдээрээ Python суулгасан. Тэгээд Visual Studio Code суулгаад тэгээд эхнийхээ кодыг бичсэн байгаа. Хэвлэх гэсэн командыг бичсэн байгаа. Тэгээд энэ өнөөдрийнхээ хичээлээр болохоор бүгдээрээ Python дээр хөвсөгчийн талаар үзүүлнэ. За тэгэхээр Visual Studio Code би гаргаад ирчихсэн байна. Тэгээд open гэд одоо нөгөө би desktop дээр юугаа хатгалсан байгаа штэ. Нөгөө Python demo гэд SinuPy гэд өнгөрсөн удаа энэ файлыг үүсгэсэн байгаа. За өнгөрсөн удаагийн хичээлээр болохоор бүгдээрээ одоо print хэвлэх гэсэн командыг үзсэн байгаа штэ тий. Print гэсэн. Тэгээ print дээр нь болохоор одоо string одоо ямар нэгэн текст заах юм бол ийм хэлбэртэйгээр юу яадаг хэвлдэг. Одоо тэгээд утга өгье. Утга өгөхөд эхлээд заавал утга одоо ямар нэгэн тэр өгөгдлийнхаа нэрийг өгөх хэрэгтэй. Нэрийг нь зүүн талд нь бичнэ. Би одоо жишээлбэл А гэд нэрлэлчээ. Тэгээ би ихэвчлэн заа авдаг байгаа. Заахгүй байж болно. Энэ тэнцүүгээ бичихтэй. Тэгээд энэ дээр жишээлбэл 5 гэсэн утга би өгчлөө. Тэгэнгүүт print get A гэсэн одоо тэр нэр нь болохоор 5 гэсэн тоо хадгалагдчихсан байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хувьсагч одоо Python дээр байгаа хувьсагч нь бол яадаг гэхлээр ямар нэгэн утгыг өөртөө хадгалдаг гэсэн үг. Python дээр өөртөө хадгалдаг гэсэн үг. Одоо ингээд бичих юм бол би одоо run гэх юм бол за өмнөх юунууд гарч ирж байна. Энэ 3 дахь нь болохоор миний өмнө өгсөн A гэсэн утга энэ дээр гарчглаа. Тэгэхээр дотор нь болохоор ямар нэгэн өгөгдөл хадгалагдсан. Тэр өгөгдөл нь болохоор A гэсэн нэртэй зүүн талдаа тэгээд 5 гэсэн утгатай одоо хэмжээтэй утгатай хувьсагч байна гэсэн үг. Тэгээд одоо жишээлбэл B гэсэн нэртэй хувьсагч тодорхойлъё. Тэрийг нь 10 гэлээ гэж бодоход print гэд тэгээд B гэд арах юм бол мэдээж нөгөө өмнө бичсэн 10 гэсэн тоочтой хадгалагдчихсан байгаа. Тэгээд ижил одоо төрлийн өгөгдлүүд C жишээлбэл өгөгдлүүдийг үйлдэл хийж болдог байгаа. А дээр нэмэх нь яг тоо нэмж хасж байгаа юм шиг тий. Тоо нэмж хасж байгаа юм шиг ингэж болдог. Тэгэнгүүт одоо та нар доор нь print гэж хийгээг болохоор юу хаагагүй байна. Print А дээр нэмэх нь B гэд одоо надад харуул гэж байгаа тий. Дараад харуул. Run гэд харуул гэж байгаа. Тэгэхээр тэр үйлдэлийг хийчихсэн A15 гэд гаргачихсан байна. За тэгэхээр одоо эхний ээлжинд болохоор бүгдээрээ зүгээр нэг юм тоо ямар нэгэн хувьсагч дээр хадгаллаа. Одоо болохоор үзэх юм нь энэ одоо өгөгдлүүдийн хэлбэрүүд нь янз бүрийн хэлбэрүүд байдаг. Одоо жишээлбэл текст хэлбэртэй хувьсагч байж болно. Одоо жишээлбэл C тэнцүү hello гэ. Тэгэх юм бол би одоо print hello C гэх юм бол миний hello гэсэн текст хадгалагдсан байгаа. Энэ нь болохоор англиар string гэсэн хувьсагч. Одоо хувьсагчийн төрөл гэсэн үг. Тэгээд print C гэх юм бол одоо энэ дээр hello гэд гараад ирнэ. Би C-г printlсэн боловч надад болохоор hello гэд дотор нь хадгалагдсан өгөгдөл нь надад printlж орж ирж байгаа гэсэн үг. Тэгээд жишээлбэл би одоо ямар нэгэн өөр D тэнцүү string хэлбэртэй world гэж хадгалъя. World гэсэн нэг юм string хадгалъя тий. Тэгэнгүүт print C дээр нэмэх нь D гэх юм бол hello world болно.
би энэ дээр заавлаа. Яг тэгэхээр та нар дараа нь харна. Ингэх юм бол hello world гэд гараад ирлээ. Тэгэхээр string-ийг болохоор хооронд нэмж болдог. Харин би a дээр c-г нэмж болохгүй. Одоо print a дээр нэмэх нь c гэж болохгүй. Яг тэгэхээр энэ хоёр өгөгдлийн төрөл нь өөр. Тэгээ Python болохоор өөртөө одоо нэг өгөгдлийг цаана угаасаа тодорхойлсон байдаг. Хэрвээ бид нар өгөгдлөө зөв өгөх юм бол ерөнхийдөө Python энэ string хэлбэртэй байна, энэ нь бүхэлдээ холбоотой байна, энэ нь бутархайтай холбоотой байна гэх мэтлэн энэ өгөгдлийн хэлбэрийг өөрөө мэддэг гэсэн. Одоо энэ дээр алдаа заана. Энэ доор терминал дээр ингээ гараад ирлээ тий. A дээр нэмэх нь C type error гэж байна. Unsupported operand type. Integer. Одоо integer гэдэг нь болохоор англиар энэ бүхэл тоог болохоор integer гэдэг. Тэрийг нь товчоор int гэж нэрлэдэг. Тэгээд integer болон string гэсэн хэлбэртэй хоёр өгөгдлийг хооронд нэмэх үйлдэл хийж болохгүй гэдэг. Би өмнө ягаад одоо жишээлбэл C дээр D-г нэмж болсон гэхээр хоёулаа ижилхэн хэлбэртэй өгөгдлүүд учраас би хооронд нь шууд нэмчиж холбочиж болж байна гэсэн үг. Одоогийн байдлаар болохоор би энэ өгөгдлүүдээ болохоор ерөнхийдөө дандаа A, B, C, D гэд үсгээр тэмдэглэсэн байгаа тийм. Тэгэхээр энийг нь болохоор бас ямар нэгэн ийм нас гэд одоо би жишээлбэл бичиж болно. Тэгэх юм бол одоо print нас гэх юм бол нас гэх юм бол миний одоо нас гэсэн үгэн дээр миний 25 гэсэн тоо хадгалагдчихсан байгаа гэсэн үг. Тэгээ нэр нь болохоор нас, утга нь болохоор 25 гэсэн тоо байгаа гэсэн үг. Тэгэнгүүт энэ доор нь болохоор 25 гэд гараад ирлээ. Одоо нас гэсэн дээр хадгалагдсан байгаа тийм. За одоо энэ өгөгдлийн нэрнүүдийг бас нэрлэх дүрэн байдаг. Тэр нь болохоор ямар нэгэн үсэг юм уу эсвэл доогуур зураасаар эхэлж болно. Одоо би жишээлбэл нас гэж эхэлж болно тий. Нас одоо 30 гэж эхэлж болно. Тэгэх юм бол энэ хүчинтэй эсвэл нас гэчээд 2 гэж болно. Тэгээд 34 гээ. Тэгэх юм бол энэ бас хүчинтэй. Харин би 2 нас гэж болохгүй. Ингэх юм бол алдаатай. Тэгээд та нар харж байна. Энэ дээр улаанаар тэмдэглэжглээ. Тэ ингэж өгөгдлийн нэрийг өгж болохгүй. Тийм учраас энийг би устгана. Тэгээд 2 нас 2 гэж болохгүй. Тэгээд дээрэс нь дундаа заа авч болохгүй байгаа. Одоо жишээлбэл түүний нас гэж ингэж өгч болохгүй. Тэгэх юм бол энэ хүчингүү гэсэн үг. Харин би одоо яаж өгч болно гэхлээр заа авахын оронд түүний нас, сарагийн нас гэдэг ч юм уу тийм эсвэл сарагийн нас. Энэ нас гэхэд би одоо жишээлбэл ийм хэлбэртэйгээр бичиж болно. Харин за авч өгөгдлийн нэрийг өгч болохгүй гэсэн үг. За нэг юм байгаа. За өнөөдрийн хичээл дээр болохоор бүгдээрээ хувьсагчийг яаж тодорхойлдог Python дотор. Тэгээд хувьсагчийг болохоор Python өөрөө шууд таньдаг. Тэгээ ямар хэлбэрийн хувьсагч вэ гэж таньдаг. Одоо жишээлбэл энэ өнөөдөр үзсэн жишээн дээр бол нэг нь болохоор текст хэлбэртэй string гэдэг англиар, нөгөөх нь болохоор бүхэл тоо өнөөдөр авсан байна. Тэгээд хооронд нь нэг төрлийн хувьсагчийг нөгөө төрлийн хувьсагчтай үйлдэл хийх боломжтой. Харин хоорондоо өөр төрлийн хувьсагчуд байх юм бол үйлдэл хийх боломжгүй. Тэгээд хувьсагчийг нэрлэх аргыг нь сурлаа. Тэгээд дараагийн хичээл дээр бүгдээрээ хувьсагчийн төрлүүдийг үзүүлнэ. Тэгээд дараагийн хичээл дээр уулзтлаа. Түр баярлалаа.